гинтэй ингээл буруутай гэл явж дансаа ашиглуулад өдрийн тэтэн дүүргэний орлого гэл байж идэг. Одоо ч сая итгэж үгүй л мөрөдөө тоглоом зохион байгуулад оруулж гаргадаг байсан юм билээ. За таны тухайд яг ямар хэрэгт холбогдоод өнөөдөр ингээд цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа гэдэг мэдээллийг өгөөч. Би одоо өөрийнхөө нэр дээр байсан дансаа ашиглуулсан гэд ингээд цагдаагаас намайг дуудсан. Тэгээ одоо өөрийгөө ямар ч хэрэг хийгээгүй гэж явж байсан чинь гинт цагдаагаас дуудаад одоо тэгээд ийм шалтгаанаар цагдаа шалгуулаад явж байна. Дансаа ашиглуулсан гэдгээр одоо яг ямар үндслээр шалгаж байгаа юм бол энэ хэргийн талаар та бас дэлгэрэнгүй ярьж өгч болох болов. За ер нь нэг манай хамаатны ойрын хамаатны надтай өнгөрсөн жил холбогдоод тэгээд ингээд ахын нэг зээлтэй болохоор миний ингээд данс руу мөнгө орохоор татаад байна. Тэгээд ахын дүү ингээд өөрөө нэр дээр данс хэрэгэлдүү данс байх юм бол тэрийг ингээд хатаа ингээд хэрэглүүлээч гэсэн. Тэгээд сартаа ч юм уу нэг хэд хоногтой манай ах нэг 50-100 мянган төгрөгөөр ингээд өгөөдөөсөн болохоор надад ашигтай санагдаад байсан л та. Тэгээд өөрийнхөө нэр дээр нийцсэн байсан ашигладаг байсан дансаа тэр хахад нэвтрэгчнэр нь зүгтээ гүйлгээнийх нь зүг юмнуудыг өгсөн байсан. Тэгээд ер нь бол өөрөө ашиглахгүй байсан болохоор тэгээд тухайн дансаач бараг мартцсан. Ингээ байжсэн чинь гинт цагтаагаас дуудаад тэгээд энэ дансантай ч ингээ холбоотой ингээд чамайг шалгаж байна гэд дуудсан. Тэгээд ирж ер нь бол яг нэг тухайн асуудлын талаар тайлбар мэдүүлэг өгсөн. Тэгээд шалгуулж байгаа. Ер нь одоо хамаатных нь ахна гэж байна шүү дээ. Яг ямар зорилгоор одоо дансыг ашиглаж байгаа вэ гэдэг юм уу? Эсвэл ингээ үргэлжилсэн үйл дээр дансыг нь ашиглаад байсан гэдгийг ер нь та мэдчихсэн болов уу? Яг үргэлжлээд ашиглаж исэн хэсэг талаар нь бол би сайн мэдгүй. Яагаад тэгэхээр зөвхөн бүх дансныхаа мэдээллийг өгсөн болохоор над дээр орлого зарлагын мессеж ирдэггүй. Тэгэл нэг анх надаас тэр дансны мэдээллийг авахтаа бол ингээд нэг өөрийнхөө данс руу мөнгө орохоор татаад байгаа болохоор тэгээ миний дансыг ашиглаад өдөр тутамдаа ингээд хэрэгжилж яа гэж л надаас авсан байхгүй. Тэгээд байнгын холбоогүй биш ингээд ер нь юу гэдэг нь уцаар яриад холбогдоод ингээд чат бичээд байж идэг болохоор би бас нэг ямар ч холбоогүй хүнд дансаа өгснөөс яг тэр ахтаа өгсөн болохоор нэг тийм санаа зовоогүй байхгүй. Тэгээд тийм учраас ер нь бол ингээд тэр дансыг бараг л мартцсан шахвал байсан. Тэгэл нэг ямар ч тийм өөрийнхөө нэр дээр байгаа тэр дансаа бол ямар ч тийм хянах боломжгүй манай ахад ер нь хэрэгжилж байгаа. Тэгэл нэг өнгөрсөн цаг хугацаанд ямар нэг асуудал юмнууд гараагүй болохоор зүгээр л ахыг л яг л нэг өдөр тутамдаа ашиглаж байгаа л гэж бодвол өдөө хүрсэн. Ер нь ахын дансыг нь ямар байдлаар ашиглаж исэн бэ гэдгийг одоо ер нь бол мэдсэн болов юунд ер нь ашиглаж исэн юм бол ах чинь. Тэрийг бол сая нэг өөртөө бас суулцаж ярьж асуусан. Тэгэл ер нь мөрөдөө тоглоом зохион байгуулаад тэрийг өөрөө нэг орлого зарлагынхаа юмнуудыг миний дансаар оруулж гаргадаг байсан юм лээ. Тэрийг нь бол би сая өөртөө нь уулзал мэдсэн. Одоо өөрөө тэр ахт нь бас 50-100 мянган төгрөг сартаа ч юм уу өгдөг байсан гэж шүү дээ. Ойролцоогоор тэр ахаасаа хичнээн төгрөг авсан бол яг нэг заримдаа бол манай ах ингээд холбогдоод заахан данс миний нөгөө данс миний яг одоо нэг байг хэрэгэлдэг дансыг ч гэсэн мэддэг. Зүгээр дансных дуурайг мэддэг. Тэгэл заахан үг хийсэн шүү гэлдэг ч гэдэг. Заримдаа хэрэг болохоор нэг юм юу гэдэг нэг 50-60 ч юм уу ойр зур хэрэг болохоор тийм мөнгө байна уу нэтргээл авчдаг байсан. Тэгэд яг тэдэн төгрөг гэсэн яг нарийн тооцоо бол байхгүй. Ер нь ойролцоогоор нэг 2 сая орчим төгрөг авсан байгаа. Тэр ах чинь одоо өөрийн чинь ойр татны бас өөр хамаарал бүхий хүмүүсийн чинь дансыг энэ дэр ашигласан зүйл байна. Ер нь өөр зөвхөн л өөрийн чинь дансыг ашиглаад исэн бол бас өөр бусдын дансыг ашиглаж исэн болов энэ талаарх мэдээллийг бас өөр авсан болов. Тэр талаар бол би яг сайн мэдээлэлгүй л байна. Яг тэр нэг яг миний дансыг ийм зүйлд ашиглаж исэн гэдгийг би сайхан л мэдчихэж байгаа учраас яг өөр бас хүмүүсийн данс ашигласан барьсан гэдэг талаар нь бол явахт мэдгүй л.
одоо таньдаг ахта гэдэг юм уу таньдаг хүндээ дансаа ашиглуулснаас үүдээд өөрөө бас гэмт хэрэгт холбогдох ийм нөхцөл байдалтай хуулийн зохицуулалттай юм байна шүү дээ. Энийг өрн та өмнө нь мэдчихсэн үү? Би өөртөө хогтын талаар мэдж байгаагүй. Тэгэл ер нь өөрөө л тэгж зохион байгуулж өөрөө л нэг гэмт хэрэг үлдээгүй бол юм ч одоо гэмт хэрэгт оролцсонтой ингээ ялгаагүй болчихно гэж хэвээр огт төсөөлж яваагүй. Тэгэл одоо нэг шинэ одоо хуулийн заалтан дээрээ бол ингээд дансаа өөрийнхөө дансаа ашиглуулсан тохиолдолд ингээд бас эрүүг ажиллах хүлээдэг юм байна. Тэгээд энийг сая л ерөнхийдөө бол ингээд мэдээлэл дөнгөж мэдээлэл байж тэрнээс ямар ч тийм явал байгаагүй юм ойлголт байгаагүй. Мэдээжсэн бол мэдсэн бол бусдад дансаа ашиглуулахгүй бол байх. Тийм мэдсэн бол өөрөө ингээд ямар нэг хуулийн хариуцлага хүлээх юм заалттай юмтай байсан бод гэрийг мэдчихсэн бол мэдээж би тэр анх гоох үед нь л би дансаа авахгүй байсан. Тэгэл мэдхгүйгээсээ болоод дансаа өгөөд одоо ингээд өөрөө цагдаа юм байгуулах тэр ингээд шалгагдчихж байгаа. Тэгээ үнэхээр төсөөлөхгүй. Одоо ч сайн итгэж өгөхгүй л. Ер нь одоо бусдад одоо сэрэмжлүүлэх болгоудаас та юу гэж хэлхийг хүсэж байна вэ? За одоо яг нэг миний үеийн насны залуучууд яг анзаарагддаг. Facebook дээр ч тэр ер нь анзаарагддаг. Одоо нэг дансаа ашиглуулад өдрийн тэдэнд өргөний орлого гэл байж идэг. Эсвэл одоо нэг дансны түүхийг өндөр гаргах мөргөн гэл ингээл юмнууд байж идэг. Яг энэ бүгд угаас яг цаанаа ийм л учиртай зөв тогтолтой юм байсан юм байна. Тэгээд ер нь мэдхгүйгээсээ ч тэр одоо мэдснээс мэдээд өгсөн ч бай мдээгүй өгсөн ч бай ингээд ер нь өөрийнхөө дансыг ингээд хин нэгэнд ашиглуулж гинэ гэдэг нь ингээд эцэстээ ингээд үрдүн бол нэг юм л цагдаагийн байгууллагуудад бол ингээд хуулийн заалтан нэрээ бол ялчгүй байдгийн билээ. Тэгээ ингээд гин буруутай гэж явж байна. Тэгээд одоо яг ингээд үеийнхэн залуучууд тэр дүүнэртэй хэлэхэд ер нь ингээд өөрийнхөө нэр дээр байгаа дансаа ойр дотны ч үсээ хин нэг ингээд хэрэглүүлээч ашиглуулаач гэж говьл бити өгөөрэй. Тэгээ эцсийн үр дүн яг ингээд над чиг ингээд байж байгаа юм байшгүй л гэж хэлээ.